Нууцыг задруулсан захиа. Залуу оюутан байхдаа Алс Ленинград хотноо шинжлэх ухааны академийн Азийн музейд Оросын олон эрдэмтний Аз твээс олж хуримтлсан ховор нандин бичиг судар үзэж тод Монгол хуучин цагталд амар мэндийг асуун хэлэх үг элчийн аманд бий гэсэн үг цөөн ба утга битүүлэг байдагт нь их гайхдаг билээ. Тэр дээр цагталд гагцгүй тийм хүнээр явууллаа гэж уг мэдэгдэх зүйлээ элчид итгэмжилдэг нэг учир байсан байх гэж миний багш Ахтемж Владимир Цов хэлдэг байлаа. Хожим ховдын хязгаарт ардын аман зохиол нутгийн аялгау тэмдэглэж эртний бичиг үсгтээ хөшөө чулуу сургалж өртөө уургийн улаагаар явж байхдаа цор совогтой авдраараа дүүрэн хуучин тод Монгол ном судартай халтар өвгөнийг өнжин хонон саатаж бичиг судрын шохоорхон үзэхдээ захих үг элчийн аманд бий гэсний учрыг тэр хөдөөний түүхч өвгөнөөс олж сонссноо 30 шахам жил цээжиндээ хадгалж яваад одоо үс буурал зохиолж болсон хойно эвлүүлэн бичиж үзэгч олондоо уламжлах хүсэл төрлөө. 17 дугаар зууны үеийн манай ард түмний түүх эмгэнэлт явдал олонтой бөгөөд сударчин хүн судлан гүйцээгээгүй учир гэдэг тэр 90 цагийн гунигт домгийн тоймын найруулан өгүүлбээс ийм буюу. Баруун Монголын Галдан бошготын цэрэг мань жинх амгалан хааны цэрэгт туулын 100 модны газар ихэд дарагдаад зүүн гар хэмээх Монголын хүчин мохож орхон голын үерт автуулан сарниж тутаасан цор сомгийн Гүлэгдээ Баатар цэрэг өрхийн хамтаар баруун зүг тэмцэн говьд манжийн сэрэгт гүйцэгдэж дийлсэн цэргийн хурц сүрт автагдан арга буюу дагсан билээ. Дайнд дарагдсан цэргийн туулын 100 модны тэнд олсон шарах гүйцээж идгээгүй сэтгэлд түмэн гашуудал зангирсан алдраагүй манж хааны цэрэгт өнгөндөө дагавч өшөө хорсол хөндөй цээжээр дүүрэн байжээ. Гүлэгдээ Баатрын өргөөнөөс өртөө хэртэй газар манж цэрэг хуаргнаж сүрийг бадруулагч гэдэг цолтой манж жанжны луут туг жанжны өргөөний өмнө хэрэн салхинаа намиран манж цэргийн эргүүл харуул хамаагүй хүнийг хуарандаа ойртуулдаггүй байлаа. Сүрийг бадруулагч жанжин фүү гэдэг би өндөр туранхай чирэг өвгөн өглөө бүр цэргээ сургуул хэлгэж хахирах дуут цэргийн бүрээ илээж манж цэрэг саран бай харвах морин сургуул хийхийг хончин хүүхэд холоос сонирхон хардаг байлаа. Гүлэгдээ Баатар фүү жанжныг хаяа ярддаг болж манж цэргийн ноён өвгөн Баатрыг ирэх бүр өргөөнөөсөө гарч ухтан улам татан байдалтай болсон мэт саяхан дайсагнан байлдаж байсан хоёр цэргийн жанжин биедээ ижилсэн тасаж манж ноён Монгол шатар сураад гүлэгдөө заримдаа өнжин шатар нүдэг боллоо. Отог цэргээ удирдсан өвгөн Гүлэгдээ Баатар манжийн сүрийг бадруулагч фүү жанжинтай гинэт дотн найртай болж байн манж жанжны өргөөнд айлчлан очдог болсонд хөгшин залуугүй гайхавч өвгөн Баатар маань арайч дайсанд цусардамгүй шудраг журамт хүн лавныг учир бий гэж шаг шуг хилцдэг болжээ. Тэгтэл өвгөн Баатар сүр бадруулагч фүү жанжинг төрсөн өдрийнхөө найрт урин хуримлах чимээ гарч зуутны тушаалаар 10-ны дарганар найрын хэрэгсэл айраг цэгээ цагаан эдээ сарахад бэлдүүлжээ. Ийм цагт найр цангал хийх гэдэг юу билээ гэж өвгөд эмгэд идэр цэргийн эрс биеэс асуун 10-100 цэргийн даргаас лавлцгаавал өвгөн Баатрын цахиа элчийн үг гэж 100-ны дарга битүүлэг инээмсэглэн илүү дутууг хэлэхгүй яжээ. Болцсон өдөр тэнгэр цэлмэг маш сайхан байжээ. Манж цэрэг туг далбаа барьцаан өвс өвч зэвсэглэж сүрийг бадруулагч фүү жанжин хуарандаа буу талбан торгон цэргээрээ хүрээлүүлж Гүлэгдээ Баатрын хүрээнд хүрэлцэн ирээд өвгөн Баатар идэр залуугийн чавхлан бүрсэн ганц хүүгээ дагуулan хатантайгаа гарч хүндэт цочин холоос өгдөв. Манж жанжин мориноос бууж найрсаг байдлаар өвгөн Баатрыг ёслон 10 хантай улаан халдсан хөлтрөхтэй өргөөнд нь оржээ. Жанжны цэрэг багаараа жагсан цэргийн дохионы бүрээ хангинаж дарга нарын өндөр дуугаар тушаах манж цэргийн үг өвгөн Баатрын хүрээнд дуурсаж манж жанжны торгон цэрэг өргөөний дөрвөн этгээдэд хүндэт харуул зогсов. Гүлэгдээ Баатрын тугийн дэргэд манжийн луут туг зоож өвч хуягт цэрэг туг тойрон чагсав. Фүү жанжны шадар бие хамгаалагч өндөр чирэг хідэн солон цэрэг жанжнаа дагаж
Өвгөн Баатрын өргөнд бэлгийн зүйлс барин орцгож удалгүй гаднаас сонсвол зархад барин хөгжим өрхөх чимээ сонсогдлоо. Гүлэгдээ Баатрын өргөнөөс зайдуухан саагалт хэргийн газар, нийтийн найр зарлсан газар, найр хурмын гоёл чимэгтэй сайхан хувцастай хүн цуглан өргөн талын тэр хэсэгт нь имэйл хазаартай хэдэн мянган морих хад мэт хамтаараас тай цагцэг мэт тушаатай хоймор талын хасраар Өвгөн Баатрын манж ноёдын суулт цасаатай баруун отгийн өвгөд хөгшөд ихнэр охид талын цэцэг мэт ирээ мэран цөм Гүлэгдээ Баатрыг Фүү Жанжны хамт эрхийг хүлээжээ. Тэр завсар Өвгөн Баатрын өргөө гэрт их шиг цайхан хоолойд эмэгтэйчүүд хундаг барихад өргөх хурмын аяг үзээгээд зочны хүндэтгэн сархад сүгнэж байсан Өвгөн Баатрын ганц хүн нүдэндээ галтай нүүрэндээ цогтой шунуу хаш хундганд дахин архид үргэж Өвгөн Баатар хундаг тосон жанжинд өргөх гэтэл Фүү Жанжин нүд ирмэсхийв. Тэр дохоогоор хасавчийн хоёр талд жанжинаас нүд шилжүүлэлгүй зогсож байсан Солон Баатрууд гинэт ухсгийж шунуу Гүлэгдээ хоёрыг даран унаж хаш хундаг няс гიშгэн хурамхан зуур хүлж орхив. Күх тэнгэр гэж зочин хэлмэгдсэн эмэгтэйчүүдийн уулга алдахад чийрэг манж цэрэг ихшин зур аманд нь таглаа хийж гарын хүлээд том гэрт чив чимээгүй болж гагцгүй ноцолдож амьсгал тавцсан хүний уйглахын сонсдох ажээ. Фүү Жанжны толгой тохимогц нэг Баатаранд гадагш гарч цэрэгтэй ямархан нэгэн тушаал өгөөд эргэж өргөөнөө оров. Фүү Жанжин инээмсэглэн хүлээстэй амандаа таглаатай Гүлэгдээ шунуу Өвгөн Баатрын хатан октын зүг хандаж эрхэм гэрийн эзэн уучлах хажаам уу? Таны нууц аргад үл автахын учир Жанжин миний бие урдчилсан сэргийлэх арга хэрэгэлсэн билээ. Эс чингүл миний цэрэг даруй толгоогүй чөтгөр болох юмсанч. Би ч таны далд хор дарганд орж болцсошгүй байлаа. Гагцгүй инх амгалан хааны догшин сахиус гэсэр гуанлоёо ивэж таны явуулсан цахаа бичгийн нэгийг өгүүлсэн нь задран мэдэгдэж би хариу арга хэрэглэлээ. Хараат дугаа сачнуу би хар бухын арсаар бүрсэн бүрхсэн бүхий дууд хингэргээ бүгдийн дунд дэлдэнүү би. Хайр манж цэргийг тохоогоор хавчин хядаж хормилно бид. Урт хараат тугаа сачна би. Үхрийн хараат тугаа сачна би. Үе олон дунд дэлдүүлнэ би. Өстэй манж цэргийн тэр тохоогоор үрлэн хядаж хормилъя бид гэж нууц цахаа явуулсныг манай цэргийн элчийг барьж Жанжны хамт над хүргэж билээ. Төрсөн өдрийн найр химэн манай манж цэргийн Жанжин дарга нарыг өрн ирүүлж зархтаар согтон хүүс тэмтрэх химэн сэм хувилдсан хорт хэргийн баримт энэ гэж өврөөсөө зурвас бичиг гаргаад хүүтнээр инээмсэглэн цагаас өмнө сэжиг үл автуулахын учир энэ бичгийг үлдээг мөсөг дүүрэн хуулсан бичгийг шаламгаалan илчид өгч юмсан билээ гэхэд Гүлэгдээ Баатрын хүрэн царай барааж шунуун зүг харав. Шунуу төмөн буруутай шинж илэрч толгой даран гагцгүй шүүрс алдав. Манж Жанжныг зохимогц Баатар нь Гүлэгдээ шунуу хоёрын амнаас таглагын суглаад та нар хашгираад димий манай цэрэг байлтахад бэлэн. Та нарын хашгирвал тэр чимээгээр танаа энд цугласан бүгдийг дайран орж хядан ална. Та нар хамгийн түрүүнд гэр хотлороо алуулна гэд Гүлэгдээ Баатрын хатан охид хүүхдийн амны таглааг суг татаад хатны хүлээсцийг гарч нэрснийг ажиглан хүлээсийн тайлжээ. Өвгөн Баатар хүүгийн өөдөөс хараад гунхирсан сулдуугаар хүү минь яавдаа чи дайн хөлт ихтийн цаг илчтэй итгэхгүй бичиг цагталт юунд итгэвдээ чи. Шунуу эцгийн өөдөөс харж чадалгүй толгоогоо тотгож даран миний түмэн буруу очиж тэр цагтл буруу гарт орно гэж мэдсэнгүй гэж шивнэн хэллээ. Гүлэгдээ Баатрын өргөнд ийм явдал гарч байх завсар гадна байсан манж цэрэг Өвгөн Баатрын ойр шадар хүний гэрт орж номны хөвч сэлэм хураан авч дуу тавьсан хүнийг ална. Гэрээс гарсан хүн ам алдна гэж чангалан тушаагаад зэвсгийн сан найрлал газрыг мордон цэрэг бүслэн тэнд байсан хүнийг сууцгаа босвол харвна гэж хотон дах хон шиг хашин хүрээлжээ. Үл мэдэх манж түшмлийн үг чимээгүй хэлмэгдсэний олны чихэнд харилгыг сонсогдож нэгэн хэсэг манж цэрэг мориноос буугаад Монгол арвтын зуутны сэлэм хурааж авахд өндөр биетэй өндөр өргөн цээжтэй урт соёо сахалтныг өвгөн мянгатан гинэн залуу шунын захаанаас боллоо гэж гашуудан хэлээд 9 үеийн мессер болд үлдийг ингэж хураалахыг үзлээгээд жижүү мөнгөн хуйнд нь наалт эрдэн шигтгсэн элдээсээ айдсавч манж цэргийн 10-ны даргад өглөө.
Захианд илүү үг үгүй гэж бодоод манж цэрэгт замзуур баригдсанаа эс хэлсэн миний буруу боллоо гэд нэг залуу чирэг цэрэгэр хутгаа суг татан өвгөн эргэлийн илтийг авч сонирхон үзэж байсан манж аравтны хоолойн тус бариултанд тултал шаагаад эсэр болд илтийг шүүрэн авч хуйнаа суг татан зэвсэг хурааж байсан манж цэргийг дайран орж агшин зур хідэн хүнийг цавчин унгав. Цоохор царайтай нэг солоон цэрэг морин дээрээсээ яаран ирээн нумаа шүүрч сумаа болцоонд нь хүртэл татаад харавмагц харах хийж хавирах яс нэвт цохих чимээ сонстон араас нь туссан сумын зэв залуу ирийн цээжнээс гялсхийн гарч хөөхөд залуу илдээ атхан далаасаар ойчлоо. Зоцсон олон уулга алдаж манж цэрэг нум сумаа харавхад бэлдэн манж цэргийн дарга гар хөдөлбөл цөмийг харавн ална гэж хахир дуугаар хашгиран тушаав. Чингээд Гүлгдөө баатрын өргөөний зүг нэг цэрэг тавхиулж найрын талбайгаас үхэх стийг зайлуулах тушаал өгчээ. Удалгүй өргөөний зүгээс нэг манж баатар давхин ирээд өндөр дуугаар Чонс Гүлгдөө баатар сүр бадруулагч жанжин фүү тэнгэрийн цэрэг сэлтийг хорлох муу санаа өврлөн сэм хувилджээ. Эзний сүлд харж буруу санаат муу хулгай Гүлгдөө жанжны гэрэг гарт тушаан өгчээ. Муу хулгайн хорхоо мэт аим хэрхэн болохыг аюун химэн хүлээ хөдөлбөл харвна гэд манж цэргийн дарга нарт ямархан тушаал өгч даруй өргөөний зүг товтлон одов. Гүх тэнгэр тэнэг муу юм би баатар ноёноо дайсантай элэг нэгтлээ гэж хэлэн сурааж явлаа. Хөөрхий баатар ноён минь гэж нэг өвгөн үнэн сэтгэлээс гаслан олон хүний гашуудаг чимээ зөөлөн салхинд хулс зэгсний шүүгэн мэт зарим хүн цэг гэж гашуудан шагширч зарим хүн гашуунаа шүүр салдав. Гүлгдөө баатрын гэрт хойморт нь эрхэмсэг сур үзүүлэн лаглайд суусан манж жанжин найрын талбайд бодлон гарсныг сонсож дотор имээсэн боловч цэргийн дарга хурч ирэн сэтгэл тантгарах мэдээ сонсгосонд баруун хацартаа сэлмийн сорвтой хүрэн царайд нь ялсан баяр тодорч соёо хар сахалд орох уруулын завжинд бахархах мишэл нуугдан Гүлгдөө баатрын зүг ширтэс хийж таны хар санаа өвөрлснөөс болж миний хідэн цэрэг эвдээ сайхнаар найрсан найрамдах гэж ирээд одоо амиа алдсанд үнэхээр гашуудалтай. Энэ цөм таны ял хилтрүүлж үл болно. Самун цагийн чиргийн жанжнаар гүйцэтгэвээс таны харьяат олны 10 хүн тутмаас нэгийг цаазаар аваачин сүрдүүлж хойчийн цэрлэл болгоос цохих билээ. Их булангар ахвал адаг тунгалаг байх ёсонгүй тул таны гэрийн хотлоор ял шийтгэл хүлээж 9 үе хүртэл альбнаа зүтгэх хэрэг. Энэрл богд эзэн их амгалан хойндын хааны өршөөлт зарлагт дэрслүг цэрлүүлэн номхон иргэнийг элбэн тахинуул хэмээсэн учир таны цэрэг ардаас ял үл асууна. Гагцгүй таны нэгэн гэрийн төдийхнийг цэргийн цаазаар аваачиж яалсан баатартай түмэн үйж зүрхэлж тэмцэлдэх санаа сэтгэхгүй болгохын тулд эхнэр хүүхдийн өмнө хорон санаад хэргийн гол эзэн эцэг хүү хоёрыг зоосны нөхөр сүвлэн цаазлаад дараа нь хайртынхаа зовхыг үзэж сэтгэлээр тарчилсныг бодож үлдсэн хүмүүсийн зүгээр сэлэмтэн цаазлан гэхэд Гүлгдөө шунуу сэтгэл түмэн төгшүүртэй боловч хайр хүнд муугаа үзүүлэхгүй гэж хоёр баг хүүхдээ тэрэн хатуужиж суусан хатны царайг ажин сув. Уг хэргийг үүсгэн сэтвчилсэн эзэн би билээ. Зүүн гар улсын цэргийг дарсан та нарыг хөгшин цэргийн ир би яахан боол мэт дагаж зарц мэт сүгдэх билээ. Ир хүн гэрт төрөөд эргэлхэх баатраар дайсантай тулалдаж хээр хөхөд гомдлгүй хэрэг. Харийн халдан түрэмгийлсэн этгээдтэй зэвсэг барин тулалтахаас үл эмээх миний би таны гарт ороод толгой ахуулахаас өчүүхэнчүүл завна. Гуй хүүг амнаас гарах нь түмэн бэрх боловч үхлийн өмнө үг хэлж миний өвгөд дээдсийн гал голомт залгамжлах ганц хүү шунуу баатрын аим хэлтрүүл мүү гэд өвгөн Гүлгдөө баатар фүү жанжны өдөөс хариу юу хэлхийг ширтэн хүлээв. Аав яаж болох вэ? Эртний мөргэн яс алдаж илчтэй итгэлгүй ирээн цагталд итгэж нууцаа залруулснараа хамаг ялыг би ганцаар идэх ёстой. Эцэг гэгч биеийн төрүүлэхээс биш санаагийн төрүүлэх ёсгүй. Зоосны нүхээр сүвлэж гэрчин тамлах битгийг л хүний ухаан хурж тамлах, хүний ухаан хурж бодож сэтэж олж чадах ахвал тэрнээс илүү ялаар ганцхан намайг л цаажилж эцэг их дүү нарын амийг хэлтрүүл гэж шунуу манж жанжны зүг мэхийн хэлв.
Төрсөн ганц хүүгийнхээ мууг үзснээс төрүүлж би үхий. Үр хүүхдийнхээ мууг бүү үзье. Их хүн гэж байхгүй бол энэ ертөнцид хүү хаанаас төрөх вэ? Гинэн болгоомгүй өсгсөн нь их миний л мянган буруу. Үр хүүхдийн минь оронд зоосны нөхөр намайг л сүвлэж цаазал. Үр хүүхдийн минь өршөө. Хөөхөд тэр минь алтан дарны гэрлийг хантлаа үзэж амжаагүй яваа юм шүү гэж гүлгдээ хатан уйрангүй дуугаар хэлв. Манж жанжин 5 хонсон байдалтай гэдгийн сууж баригдан олзлогдсон тэднийг сэтгэлийн зовлонд бахархан харж нэгэнт тэгсэг дуу чимээгүй байснаа. Ир хүн нэгэн сэтгэл нэгэн амтай байвал цохино. Улс төрийн хүнд ял хэлтрүүлжүүл болно. Гагцхүү гүлгдээ Баатрын өвгүүд дээдсийн тахилга тасарч гал голомт балархын гашууныг бодон нэгэн болцол тавьж гуйн хүссэн ёсоор шунуун амийг хэлтрүүлье. Шунуу чи эцэг их дүү нарын толгойг өөрийн гараар авбал тэнгэрийн хишиг хүртэж эцэггүй хоёрыг зоосны нөхөр сүвлэх ялыг өөрчлөхөр барахгүй чамайг амьд үлдээж чонс гүлгдэн гал голомт залмжлуулъя. Миний санал нэгэнд тогтов. Үүнээс өчүүхэн ч өөрчлөх ёсгүй. Бүгдээр цаазаар ахуулах шунууг амьд үлдээхийг та нар зөвлөн тогтгээд цаазаар яваачихын бэлтгэл хийх тушаал өгсөнд Шадар Баатрын нэгэр гадагш гарч төдхөн Манж цэргийн бүрээ хангинах чимээ гарав. Хэрэг нэгэнт ийм болсноос хойш хүү минь зориг хатуучин бидний толгойг ав. Ир хүний жолоо урт. Чи амьд явбал нэг учир бий. Битгий гутар. Сэтгэлээ хатамжил гэж Гүлгдээ Баатар шунуу хүүдээ инхрийлэн зоригжуулж хэлв. Би та нарын түрүүнд толгойг авахулъя гэж шунуу намхан дуугаар хэллээ. Тугалган жадмад битгий зориг шантар. Үхлээс залсан хүн энэ ертөнцид байдаггүй. Чамайг амьд явбал нэг учир бий гэсэн аавынхаа сургамжийг даг. Хүний гарт эцэг хүү хоёроо зүрх аграм тамлуулахыг үзснээс хүүгийнхээ гарт үхий гэж бид санал тогтлоо. Эцгийнхээ тамтуулах хэсгийг үрийн минь зоригл мэдэх нь байна. Жанчин та хэлсэн үгэндээ эзэн болдгийм бол шунуун бид гарал хүрхийг цэрэг олны өмнө амлалтаа. Биднийг цаазаар аваачин шунууг үлдээ гэж сэтгэл хатамжилсан дуугаар хатны хэлмэгц шунуу эцэг эхийн өмнө сүгдэн мөргөж эртний бичгийн яс алдснаас би та бүхэнд ийм гамшиг зовлон даллан ирүүлсэн болохоор би амьд явсны хэрэг алга. Энэ дэлхийд хүн болгосон хэмжээгүй ачтныхаа өдөөс илд яаж далаах вэ? Яалаач гэсэн сэтгэл төвдөхгүй гэж шунуу хэлэхэд үрийн сэтгэлээр төрүүлж өсгсөний минь ачийг санаж мэдж яваа бол өгөхийнхээ өмнө эцэг эхийнхээ загсан сургаалыг дагах нь ёстой. Дээд дэлбэрэл гэгч тэр шүү. За хүү минь зоригоо хатамжил энэнийг давж гүйцээж чадвал ёстой хүү төрүүлсэндээ ээж аав нь бахатсаар өхнө гэж их нь хэлв. Аав ээжийн алтан сургаалыг өгүүлжгүй бэрхч гисэн чин хайрлан сэтгэлээсээ хүндэтгэж яа гэхвэ дагыдаа гэж зүрх алтан байж хэлээд Манж жанжны зүг эргэж сэтгэл хатуужж хэлсэн. Ингвээс та нар харилцан хагцах ёс хийдгүй. Цаазын газар хүрэхэд жүүн та нарын гарыг хүлвээс цохих бүлгээ. Зоригт Баатрын гэр бүлийг хүндэтгэж гар хүлээсгүй явуулна гэд гарахад нь үүдний хацавчин тэнд хоёр Манж Баатар гэрийн гадна харуулын цэрэг үлдэн сүрийг бадруулагч жанжин фүү найрын талбайд Шадар цэргээр хүрээлүүлэн очиж Гүлгдээ Баатрын асарт цэргийн ноёдын хамт суув. Найрын газар цугсан олныг Манж цэрэг гой гэрийн асрын өмнө итгээд нум мэд тойруулан суулгаад фүү жанжны тушаалаар Манж цэргийн ноён асрын өмнө гарч ирэн Гүлгдээ Баатрын ял тоочин тэнгэрийн хшиг хүртэн хүү шунуун гараар дайчин улсын богд эзэн хааны дайсан Гүлгдээ гэр бүлийг цаазаар аваачих жанжны тушаал сонсгов. Олон цөм хэрдгийн цочиж сүрд тушаалын үгийг чив чимээгүй сонслоо. Манж ноён нэгэн хэсэг дуугүй зогсоод дахин өндөр дуугаар сонсгон Өвгөн Баатар Гүлгдээ хатны хамтаар гуйж хүүгийнхээ ам хэлтрүүлэхийг хүссэн илэрхийлснийг сүрийг бадруулагч жанжин фүүлээ тогтоож шунуу хүү эцэг их дүү нарын толгойг өөрийн гараар авбал ам хэлтрүүлэх зөвшөөрөл олгосныг мэдгдсэнд олон цөм цочин санаа алдав. Тэгтэл өргөөний зүгээс Манж цэргээр туулгасан Гүлгдээ Баатар хатан хоёр бага охины хамт хурж ирсэн. Асрын өмнө Манж цэргийн душааж тэднийг сүгтгэн суулгажээ. Цэргийн бүрээ татаж нам гүн болсон олон хүний нүд баярт зориулж барьсан гой гэрийн асрын өмнө сүгдэн дөрвөн зүг ширтэн Манж цэргийн дарга цаазын сумаар дохио өгмөгц шунуу эцгийн өмнө сүгдэн мөргөөд
өвдгнөөс нь мөлхөн айдас аваад босож сэлмээ далайн гялс хиймэгц өвгөн Гөлөгдөө Баатрын толгой өнгөрөн өнөв. Олон мянган хүний хүндий цээжнээс ганц хүн шиг санаа алдах чимээ сонсдож эмэгтэйчүүд ханцуугаараа нүрээ халхалцгаав. Шунуун өргөн цээж нь дотор нь хорслын гал бадарч байгаа боловч утаагийн хамрынхаа нүхээр гаргалгүй, царай нь чулуун хүний царай шиг огт хөдөлбөргүй, гагцхүү нүдний харц туйлын хачин болжээ. Эхийн өмнө сүгдэн хормоноос нь айдас аваад доглон нулимс хацарт тогтсныг хараад сэтгэл үл төвдөх мэт байдал царайд мэдэгдсэнийг эхэн үзээд хартанд муугаа бүү үзүүл хатуучинд хүргэл гэж зоригтой дуугарсны насрын өмнө чимээгүй хүрээлэн суусан олон элэг эмтрэн сонслоо. Жаргал зовлон хамтдагсан буурал Гөлөгдөө Баатрынхаа амьгүй биеийг нэг хараад хатан хүзүү сунган огцом дуугаар заа гэж дуугармагц сэлмийн жур хийх чимээ гарч хатны толгой дэргэд өнхрөн очоод чихэнд нь нэг юм хэлж байгаа юм шиг наалтан тогтов. Шунуун дүү үг дүүгээ нарийнхан хүүхэд хүзүүгээ сунгаж хонгор үстэй толгойд баг дүүгийн хормын өмнө нүдээ харан ойчход 5-6 настай отхон баг охин эгчийнхээ толгойг нүд завчлахыг харан хүзүүгээ сунгаад хүүхэд хонгор хоолоогоор ахаа миний энд хатаг гарсан юм хөндүүл их өвддөг энүүгээр завчаарай хатаг битгий хөндөөрэй гэж гараараа зааж хэлсэн нь амьсгаагаа дарж чимээ аниргүй байгаа олонд тод тодхон сонсдон зүрхийг шөвгөөр чичг шиг болов. Отхон охины толгой ойчмогц манж цэргийн бүрээ хангинаж шунууг манж цэргийн дарга дундаа авч өглөөний манд хулаа нарнаар элэг бүтэн айл байсан баг үдийн нарнаар өнчөрсөн гэр өргөнд нь хүргэж өгсөн билээ. Нууцыг задруулсан цагтлын гайгаар цорс Гөлөгдөө Баатрын нэгэн гэрийг хүйс тэмтрэн хадсан тэр явдлаас хойш өвгөд имгэд хүйсийн говь гэж тэр нутгийг нэрлэдэг болсон гэдэг хуучны үг бий. Шунуу яасан бэ гэвэл тэр шөндөө хэдэн цэргийн хамт оргон босож манж цэргийг ганц нэг бүлгээр явахт нь хядан устгаж сүрийг бадруулагч фүүж анжинж гадагш гарах бүр хамгаалах Баатар цэрэггүй гарахаа байж шунууг уулын хулгайч гэж амьд барьсан хүнд түмэн лан толгойг нь хүргэж ирсэн хүнд 5,000 лан шагнана гэж зарлавч амьсгал тасартлаа өшөө зангирсан шунууг барьж санаа амарч чадсангүй. Өдөр бүрийн цэргийн мэдээнд хид хідэн ам хохирсныг хөмсөг зангитан сонсож уулын хулгай хизээ надаас хариу авах бол гэж манж нутаг эргэх зөвшөөрлийн бичиг алс Бээжингээс хүлээсээр байсан гэж урдын гунигт домгийн үг сонссноо энд чадан ядан өгүүлэн бичвэ.